Гэр бүлийн хүчирхийлэлд Монгол эмэгтэйчүүд мань маш их өртөж байна гэж хэлэхээр хүмүүс их гайхаад байна л да. Үгүй баха, тийм биш баха. Арай чи бүгдийг ингээ хамруулж байна. Үгүй ээ, мэдээч. Ад жаргалтай, сайн сайхан амьдарч байгаа, гэр бүлийнхээ төлөө өдөр шөнө гүйцэтгэж байгаа мундаг сайхан Монгол аав нар, залуучууд зөндөө байгаа. Бүгдээрээ тийм биш үү? Тэгэж та бүхэн ингээ нэг тал руугаа хэлбэл гэж бити ойлгооч. Гэхдээ сайныхаа хажуугаар саарна байна. Энийхээ талаар бид бүхэн одоо дуугарч ярих шаардлагатай байна. За бид бүхэн хэлээд байна шүү дээ. Бүр гаранд баригдахуйд үдэгдэхүйц одоо тий кейсүүд гарч ирээд байна. Гэр бүлийн хүчирхийллээс болоод амь насаа алдсан бид нар түүхүүд байгаад байна. Би гэр бүлийн хүчирхийллээс болоод бие физиологийн одоо гэмтэл авсан түүхүүд зөндөөнөөрөө байна. Тэгэхэд энэ бүхний байгааг мэдсээр ижиж байгааг нь харсан, мэдсэн, үдсэн, сонсон байж хараагүй юм шиг энэ нийгэмдэр байхгүй юм шиг бидний дунд энэ амьдрал байхгүй юм шиг одоо ингэж нүдэн болоо чихэн нүлийн амьдрахаа болио. Тин нэгэн хаалганы цаана нэг эмэгтэй зовж байна, тусламж хэрэгтэй байна. За магадгүй тэр тусламж нь биеэрээ гараараа очиж татаж гаргадаггүй маа гэхэд энэ толгой тарих руу мэдээлэл өгөх тэр бололцоог бий болгох гэд олон янзын бас юм өөр талаар чиглэлүүдээр тэр хүмүүс туслах болцоо байдаг юм аа. За зарим хүмүүс нь хэлж байна л да. Үгүй тэгээд гэр бүлийн хүчирхийлэлд ороод байгаа юм бол энэ нөхцөл байгаа юм бол гараа явчих яагаад чаддаг юм бэ? Салчаач, болчооч, үсрээ гарчаач гэд харамсалтай нь тэр бүх зүйл чинь тийм амархан биш ээ. Энэ гэр бүлийн хүчирхийлэл чинь би орыйгоо яваад орчдөг зүйл биш. Энэ чинь ингээ аажмаараас зарим нь орж ийн, зарим нь энэ хүчирхийлэлд weak буюу сул дорой байна. Тийм учраас энээс гарах. За тэгээд цаашлсан бол энэ чинь айгүй нарийн юмнууд явж байгаа шүү дээ. Сэтгэлийн те сэтгэл зүйтэй холбоотой асуудал байна. Тэр бага насны траума. За тэгээд бидний бага насны хүмүүжил, гэр бүлийн хүмүүжил, гэр бүлийн амьдрал, нөгөө бидний яриад байгаа нөгөө тассан даав гэдэг зүйл чинь энэ хүний тархинд даалт ухамсар суудсан байт юм байна. Дасан даавууд нь далд ухамсарт нь нэг зохиод авахыг нэг одоо ээжийг нь одоо тий аав нь ингэж одоо хүчирхийлж байгааг харсан тэрнийг харахад төссөн хүн чинь өө чи хэвийн зүйл юм бэ гэж бодож байхад тэрнийг хүлээн зөвшөөр тийм зүйл хараагүй хүмүүс чинь энийг чинь ойлгож авахгүй шүү дээ. Энд чинь бол тэр хүмүүс харь гаригийн зүйл байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан хүмүүс минь ээ. Би ганцхан өнөөдөр болж байна. Би жаргаж байна биш ээ. Бас ойр орчин чинь бидний адилхан Монгол бүсгүүчүүд. За миний бүр онцолж яриад байгаа юм чинь гадаадад амьдарч байгаа Монгол бүсгүүчүүд ээжүүд маань их бас зовоод байна. Энд өртөөд байна. Гадаадад амьдарч байгаа бид нар чинь их эцгээсээ хоол байна, гэр орноосоо хоол байна, эх орноосоо хоол байна, найз нөхөд хамаатан саднаасаа хоол байна. Бид нар гүүгээд гараад очих газар алга. За дээрээс нь бид нар чинь ядаж хүнтэй уулзаад энэ зүйлээ ярьчих боломж алга. За сайтуудаар бичиж ийн л да ингээд нэрээ нууцлаад хүрх юм. Энд чинь тэр хүнээс маш их одоо хүч айгүй их өөрөөс нь зориг төвчээр гаргаж тэр зүйлийг ингээд бичиж байгаа хөө надад ийм асуудлууд байна. Тэн дээр нь нухчин дараа зүмөрөө дайраад салчаач, болчооч, зогсчооч ийм байх гэд ингэж байгаа ч гэсэн яг тэр хүний хувьд энэ хүчирхийлэл амсаж байгаа хүний хувьд бол энэ тийм амархан гараа явчих, ийм тийм амархан шууд өнөөдөр болоод маргааш болчдөг зүйл биш. Бид нар чинь маш олон чангаах зүйлүүд байна. Хитэн хүүхдүүдтэй болсон байна. Энэ гэр бүлийн амьдралыг бий болгох гэж мэдээж олон цаг хугацаа хэдэн жилээ бас зарцуулсан байна. Энэ бүгдээс тийм амархан нэг өдрийн дотор, нэг шөнийн дотор ингээ гараа явчихдаг зүйл биш ээ. Тэхийн тулд бид нар ядаж энийг ойлгоод тэр хүмүүстэй өвөөмөр бас хайртай хайр хүндэтгэлээр хандаад энэ нөхцлөөс нь гарахт нь ядаж те энэ тархинд нь жоохон ч ихсэн seed буюу тэр зүйлийг суулгах би хүчирхийлэлд ядаж байгаа юм байна гэдгээ ойлгох. За дараагийн алхмаас энэ алхмаас яаж гарах уу? Энэ хүчирхийллийг би ингээ хүлээн зөвшөөрөө суугаад байх юм уу? Энээс би надад гарах ямар болцоо байна гэдэгтээ өөрийгөө буюу тархиа бэлдэх, сэтгэлээ бэлдэх гэд энэ бүх зүйлс чинь бас процессор ордгийм байна. Тийм учраас би ингэж яриад байгаа. Тэгэхээр тэрнээс биш одоо тий хүн болгон зовоод энэ шаналаад байна. Хүн болгон гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байна гэж яриаггүй. Тийм учраас та бүхэн минь бас нэг жоохон юмыг өргөн хүрээнд харж бас бусдыгаа инэрэнгүйгээр харах тийм бас нэг нүдтэй, сэтгэлтэй болмоор байна. Тэгэхээр хүмүүсээ би бүр та бүхэн бас үнэхээр хувийнхаа зүгээс хүсмээр байна. Бас айгүй тийм алерттай буюу юм бас сэрэмжтэй байгаа ч тий. Таны сайхан үрий чинь, сайхан охины чинь хаалганы цаана ингээд хүн хүчирхийлж явах магадлал өндөр байна. Байна. Тэрнийг та бүхэн одоо тэгээд мэдхгүй үгүй бишээ гэх бололцоо алга. Тийм учраас энэ бүгдээс тийм энэ хүчирхийлэлд орцсон байгаа хүмүүстэй туслах, эндээсээ гарах болцоог нь олгох. За цаашлбал бүр цаашлаад энэ ийм хүчирхийллийг би хүлээн зөвшөөрөхгүй, ийм юмыг анханасаа би бий болгохгүй гэдэг тийм мэдлэг боловсралтай, тийм
зүйл суралцуулах. Тэрний чинь суралцахын тулд хүн чинь өөрийгөө л хамгийн наазах нь таньсан байх хэрэгтэй байна. Өөрийнхөө буюу хувь хүнийхээ хөгжил хөрөнгө оруулалт оруулсан хэрэгтэй байх хэрэгтэй байна. Наазах нь бид нар чинь өчнөө олон бакалавр, магистр, за доктор, за өчнөө л диплом цааснууд цуглуулад мэрэгжлийн цааснууд цуглуулад байдаг. Үндсэндээ амьдрал дээр хэрэгтэй яг өөрийгөө яг надаас энэ амьдрал чинь хамааралтай юм байна. Би хамгийн чухал юм байна гэдэг ойлгодог зүйл чинь энэ хувь хүний хөгжил байдаг юм байна. Тийм учраас энэндээ та бүхэн минь хөрөнгө оруулалт оруулаач. Ингэж чадсанаар дараагийн тэр хүчирхийлэл орж ирэх, дараагийн тэр болцсохгүй аюулаас бид бүхэн өөрийгөө хамгаалж чадах. За энэ зүйлүүдэд оруулахгүй. За зөвхөн ээжүүдийн хувьд бол ганцхан өөрөөд ороод зогсохгүй. Бас үр хүүхдтэй энийг цааш нь дамжуулж явуулахгүй гэдэг энд чинь маш нарийн том зүйлүүд бас явж байгаа гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Тийм учраас та бүхэн минь бас юм жоохон өгөөмөр хүлээцтэй. За энэ хүн чинь бас юу яриад байна? Нэрийн үнэхээр тийм хүчирхийлэлд оролт өгтөд байгаа хүн байгаа юм болов? Би яаж туслах вэ? Хувь хүнийхээ хувьд би яаж энэ зүйлийг бас бусдад таниулж мэдүүлэх вэ, хамгаалах вэ? Тэр тал дээр нь та бүхэн бас би та бүхнийг дуу хоолойгоо оролцуулаач. Энэ зүйлийг, энэ хүчирхийлэл чинь харамсалтай дандаа хаалганы цаана явагдаад байна, далд явагдаад. Тэрнээс биш хөө би таны хүчирхийлээд байгаа ингээ нүүрэн дээр чинь гаргаж ирж байгаа зүйл байна уу? Байхгүй шүү дээ. За сүүлийн үед чинь харин энэ нэг интернет энэ юу технологи хөгжснийхаа үеийн зарим хүмүүс нь ингээд яг тэр зүйлд нь бодитоор нь харагдаад нүдэнд нь харагдаад байна л гарч ирж байгаа видеонууд байгаад байна. Тэгвэл харамсалтай нь эн чинь мөсөн уудын орой шиг ерөөсөө тэр чинь жижигхэн зүйл гэж байгаа байхгүй. Тэрний доор чинь мөсөүлийн доор нь тэр доор чинь зөндөө их хүчирхийлэл байна. Тэр нь бидний одоо энэ үнэндээ хэлэхэд мэдээлэл одоо тэгээ хомс тэгээд энийг хүлээн зөвшөөрж байгаа байдалтай бүрэн холбоотой. Тийм учраас энийг яриад байна. Цаашиж ярих болно. Тэгээд та бүхэн минь энэ хөдөлгөөнтэй энэ зүйлтэй бас та бүхнийг би дуу хоолойгоо оруулж нэг дээрэ гэж хүсмээр байна. Баярлалаа.